За сайн уу манайхаа дараагийн бичлэгээр уулзч байгаа маш их баяртай байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр болохоор ChatGPT-гээс бүр амар AI гарцсан гэд хүмүүс ер нь аль ChatGPT-гээс илүү энэ нь нэлээд сайн гэж бас дүгнэлтэд хүрээд байгаа нэг AI байгаа. Тэгэхээр тэр хэдүүлээ хамтдаа туршиж үзцгээе. Тэгээ мөн дээрээс нь контент эхлүүлэх гэж байгаа. Эсвэл ямар нэгэн брендийн нэрээ өгж амжаагүй байгаа хүмүүс байвал наашаа тухлан суугаарай. Би та хэдэд нэлээд одоо тусалж чадах бас нэг вебсайтыг танилцуулах болно. За тэгэхээр шууд хэдүүлээ бичлэгтээ орцгоё. За бичлэг эхлэхээс өмнө DeepSeek-тэй холбоотой шинэ гарсан багахан мэдээлэл хүргэхэд DeepSeek нь хятадын одоо AI байгаа. Тэгээд бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс хятадын хэмэл оюуханы хэрэгсэл болох DeepSeek-ийг хориглож тур хугацаанд хаасан байгаа юм биш үү? Учир нь DeepSeek-ийг хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангалттай хэмжээнд хамгаалж чадах хэсэг нь тодорхойгүй байгаагийн үндсэн дээр бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар энэхүү хоригийг тавьсан юм байна. За, hi, I'm DeepSeek гинэ. За, шууд монголоор бичиж штэ. За, хэр урдан хариултыг харцгаая. Ер нь ChatGPT-гээс хэр хурдан, хэр удаан таны мэдээлэл хэдэн он хүрэх вэ? За, 2021 оны 10 сар. За, хэдүүлээ шууд ChatGPT-г сууж хэлтэй. ChatGPT болохоор 2023 оны 10 сар хүртэлх гинэ. Тэгсэн чинь DeepSeek болохоор 2021 оны 10 сар хүртэлх гэж байгаа байхгүй юу? За тэр энэ хоёрын чадварыг хэрхэн шалгах вэ? Надад Instagram-аа хөгжүүлэх хэрэгчлэл хэрэгтэй байна гэж л та. Гэхдээ миний ChatGPT мэдээлэл нэмэр хурдан гарч ирсэн юм. Одоо жишээлбэл DeepSeek ингээ нэлээд удаан бичиж байгаа. Тэгвэл ChatGPT аль хэдийн гараад ирсэн байна. За миний хувьд миний бодлоор яг энэ хоёрыг одоо DeepSeek, ChatGPT хоёрыг харьцуулаад үзэх юм бол надад ChatGPT илүү ийм дэлгэрэнгүй ингээ ойлгомжтой за яг монгол хэлээр гэд үзээ л та. Монгол хэлээр надад бол илүү ойлгомжтой, илүү ингээд маш олон талаас нь тайлбарласан нь ChatGPT юм шиг санагдлаа. За хэдүүлээ юу шалгаж болох вэ? Надад онлайн шопт нэг хэд хэрэгтэй вебсайт хийх код өгөөч. За тэгвэл ингээд бичээд үзчихье. Хэдүүлээ хамтаа харцгаа ер нь код өгч болдог юм уу? Тэгэл код мэдэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол код бол өгч чинь. Хэдүүлээ DeepSeek-ийг хамтаа харцгаая. За DeepSeek бол бичиж байна. За хэдүүлээ хэр ойрхон ер нь ChatGPT-гээс гусаад идэм юм уу? Яад юм харцгаая. За мэдээж хоорондоо юм тодорхой хэмжээний ялгаатай. Гэхдээ аль нэг сайн код, муу код хэсгийг нь бол код мэддэг хүмүүс нь л ялгаж мэдэх бах. За ямартай ч юу нь бол код мод бол гаргаад өгчтэй юм байна уу? Тэгээд доороо тайлбартай. Гэхдээ та хэд анзаарч байгаа ChatGPT одоо жишээл за тайлбар гэсэн ингээ HTML, CSS та ингээл давуу талуу цаашдын хөгжүүлэлт гэл илүү юм ингээ дэлгэрэнгүй ингээ бүтцтэй ер нь бол ингээ дандаа чатуудыг илгээдэг бол DeepSeek-ийн хувьд болохоор ерөөсөө ингээ илүү товч тодорхой байлгахыг хүсдэг юм шиг санагдлаа. Магадгүй энэ хоёрын хувьд зарим нэг нь гаргаж чадахгүй мэдээлэлэр ч юм уу DeepSeek арай жоох илүү байдаг гэж магадгүй би тэгтээ тэрийг нь бол одоохондоо яг яаж ялгааг нь гаргаж ирэхийг нь бол сайн мэдэхгүй байна. Яг энгийн ашиглах тал дээр бол надад бол ChatGPT нь бол яг цаг хэмнэсэн нэлээд хурдан санагдлаа. Тэгэхээр би бол миний хувьд бол ChatGPT-г бол нэгт тавьж байна. За дараагийн миний танилцуулах вебсайт бол айгүй гоё вебсайт байгаа. За тэгээд та ингээ YouTube эхлүүлэх гэж байгаа. Эсвэл ямар нэг онлайн шоп нээх гэж байгаа. Эсвэл компани байгуулах гэж байгаа. За тэгэнгүүтээ юу гэж нэрээ өгөх вэ мэдгүй байгаа. Ерөнхий зорилгоо мэдж байгаа ч гэсэн яг юу гэж нэрээ өгөх үү? За нэрэн дээрээ илүү ач холбогдол өгдөг хүмүүс байвал наашаа бүр ойртой суугаарай. За тэгээд дараагийн вебсайт руу хэдүүлээ шууд зочилцгоё. За тэгээд энэ вебсайтын нэр болохоор Namelix. За тэгээд би яг одоо шууд орцсон байна Namelix.com гээд. За тэгээд enter keyword гэдэг дээр хэдүүлээ ер нь бол өгч байгаа ямар нэгэн зорилгоо түлхүүр ашиглаад оруулчихна гэсэн үг. За тэгэхээр за миний нэр чинь Nami шүү дээ. За Nami би Nami-тэй холбоотой нэр өгч байгаа юм байна. За дээрээс нь би ямарваа нэг юм их тест хийдэг те. Тэгэхээр за тест гэдэг өгчий. За тэгээд би одоо YouTube хийж байгаа учраас мэдээж за YouTube те би YouTube channel тэр энэ ерөнхийдөө түлхүүргнүүд нь за YouTube channel зориулсан за ингээ Nami гэдэг хүн ингээ тест видео ч юм уу ингээ хийх юм шиг байна гэд оруулчихъя.
Зя ингээл нэрнүүд маань гараад ирнэ штэ. За тэгээ хідүүлээ одоо энийг маш сайн гол нухаж үзэх хэрэгтэй. За тэгээ хідүүлээ хамтаа орцгаая. IT Nami гинэ. За Try Nami. За ерөнхийдөө л ингээд миний түлхүүр үг ашигласан аль болох үгтэй ингээд ийм ойролцоо одоо ингээд ил болон далд утгаар ингээд илүү гоё нэрнүүдийг гаргаж өгөхөөс гадна бүр ингээд танай энэ одоо альва бренди чинь одоо ингээ өнгө төрхийг тодорхойлсон одоо ийм загвар дизайнуудыг хүртэл гаргаж өгдөг байгаа. За бас нэг гоё юм заяа. Бас нэг гоё юм нь одоо ингэж болно. За зөвхөн ингээ нэрч гэлтгөө надад ингээ дизайн нь таалагдлаа шүү дээ. За хэдүүлээ нэг гоё дизайн болчихъя заяа. Тэгээд за окей. За тэгвэл энэ дээрээ дараад нэрийг нь солих боломжтой. Надад нэр нь таалагдахгүй байгаа ч гэсэн дизайн нь таалагдаж болно шүү дээ, тий. Тэгвэл би Nami des гэдэг ч юм уу тий. Тэнгүүд одоо ингээд ногооных нь одоо өнгөнийх нь холингийг ч бас одоо ингээд гаргаад өгөх боломжтой байх нэ. Бүр ингээд юм олон төрлөөр хийж өгөх боломжтой юм байна. За ингээд Nami des гэдэг юм өөртөө таалагдсан ийм хөрхөн мөн дээрээс нь бүр фонтод солих боломжтой байна. Одоо жишээлбэл яг энэ слоган нүрэнийх нь subscribe нь ийм байх юм уу? За ийм subscribe бай гэж бодъё тий. За name энэнийх нь бас одоо фонтыг сольж болох юм байна. Надад аль фонт нь илүү дээр байсан. За энэ бас байж болно. За ингээд энэ миний бүтээс ингээд Nami des subscribe гэж за ийм хөрхөн юм гараад ирлээ. За тийм мэдээж дээрээс нь одоо ингээд саяны яг ингээд энэ ideas гэдэг хэсэг дээр нь дараад ингээд илүү одоо ингээд надад олон төрлийн боломжийг л ингээд олгож өгч байгаа юм л та. Тэгэхээр энэ нь бол ер нь яг ингээд шинээр ингээд брэнд үүсгэж байгаа хүмүүст бүр ингээд нэлээд түлхэц болсон ингээд амар гоё вебсайт байгаа. За тэгээд өөрийнхөө зохиосон логогоо худалдаж авах боломжтой. За тэгээд та хэдэд таалагдсан уу? Ер нь ямар хуу байв да? Тэгээд өөр бас туршиж үзэх боломжтой юмнууд юу байна? Тэгээд над руу ингээд доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд миний өнөөдрийн туршилтын одоо бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд та хэдэд таалагдсан бас хэрэгтэй видео болсон байх гэж найдаж байна. Тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол та subscribe дараарай, лайк дараарай, тэгээд гоё комент бичээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.